За өнөөдөр энэ e-cashback гэсэн сайтын тухай танилцуулъя. За энэ бол нөгөө интернет дэлгүүрүүдээс бараа худалдаж авахад үнийн дүнгийнхэн зохих хувийг буцааж олгодог ийм Монголд бол нөөтийн буцаан олголт гэдэг шиг яг ингэж буцааж өгдөг. Жишээлбэл энд ингээд кэшбэкийн юунууд нь дэлгүүрүүд нь байгаа. Энэ доор бол маш их олон дэлгүүрнүүд байгаа. Энэ all shops гэсэн байна. За энэ дээр ингээд дэлгүүр болгон өөр өөртөө жишээлбэл AliExpress гэхэд 90%-ийг, за бус дэлгүүрүүд нь бол 4.5, 3%, 9%-ийг ингээд буцаах нь. За энэ болохдоо зэрэг 90 хүртэлх хувь гэж ойлгуул зүгээр. Яг 90% биш, өөрийнхөө бараа олгоноос өөр байдаг. За энийг бүртгүүлээд би энэ видеоны доотлол дээр энэ бүртгүүлэх линкийг тавьчих. За энд ингэж бүртгүүлчихэд тэгээд дараа нь энэ Google дэлгүүр рүү ороод за энд ингэж нэрийг бичээд за энүүнийг ингэж өөрийнхөө компьютер дээр браузер дээр ингэж суулгачдаг. За яагаад гэвэл хэрвээ ингэж зүгээр одоо ямар нэгэн энд дэлгүүр рүү ороод шууд бараагаа захиалчих юм бол кэшбэк буцаж орж ирдэггүй. Заавалчгүй энэ сайтаараа дамжиж орох нэг арга байдаг. Шууд одоо энэ дээрээ дараад жишээлбэл би одоо AliExpress-ээс юм худалдаж авъя гэвэл энэ AliExpress дээр ингэж дараад за одоо энэ ингэж 90 хүртэлх хувь тэгээд энэ хараа юу кэшбэкээр худалдаж авнаа гэсэн байна. Энэ дээр нь дараад за ингээд энэ дэлгүүр рүү орчиж байгаа. За одоо энэ AliExpress-ийн тухай би нэг бичлэг хийсэн байгаа. Энэ хоёр дахь юунд бичлэг нь тэрүүнийг үзээрэй. За эндээс яаж захиалах вэ? Яаж мөнгө хэмнэж захиалах вэ гэсэн юмнуудыг энэ дээр тайлбарласан байна. За ингээд дэлгүүр рүүгээ ороод ингээд захиалж болно. Эхнийх нь арга. За дараагийнх нь арга болохдоо зэрэг юунд ороод AliExpress-ээ ингэж нээчээд за одоо хэрвээ ажилласан бол тэр нөгөө дээд тал дээр ингээд yes гэд гараад ирсэн байна. Энийг үл би зөв орсон байна гэсэн үг. Хэрвээ энд yes гэж байхгүй бол кэшбэк ч буцаж орж ирдэггүй. Тэгэхээр энийг сайн ажиглаараа. За энэ дээр би нэг юм тайлбарлсан. Дараагийн энэ AliExpress руу ороод энэ бесплатная доставка гэж бичсэн байгаа. Энэ бол нөгөө шуудангийн мөнгө төлдөггүй бараанууд. Төлөхгүй одоо энэ дээр хэрэг зөв тавьдаг тавих юм бол шуудангийн мөнгө төлдөггүй. Тэгэхээр бас нэг хэдэн доллар хэмнэн гэсэн үг. За одоо жишээлбэл энэ цаг одоо миний сонирхлыг татчихээн гэвэл шууд энэ дээрээ дараад ингээд орчин гэсэн үг. За энэ дээр ингээд бараагаа сонгохдоо мэдээж хэрэг өнгийн сонгоод тэгээд цаашаагаа ингээд нөгөө юу чинь энд энэ ингээд байж гэн шуудангийн мөнгө төлөхгүй. Тэгээд энээс энэ 22 доллароос зохих хэмжээний долларыг одоо буцаагаад энэ кэшбэк руу ороод ирэх нь шүү дээ. Жишээлбэл энийг захилаа гэхэд эндээс зохих хувь нь бараа болгон дээр өөр байдаг. За эндээс зохих хувь нь болохдоо зэрэг кэшбэк руу буцааж орж ирнэ. За энэ кэшбэкэд байгаа энэ балансанд байгаа мөнгөө яаж одоо энэ буцаж орж ирсэн мөнгөө яаж хэрэглэх вэ гэвэл юу яаж болно? Дахиад энэ дэлгүүрнүүдээс тэндээс бараа захиалчих болно. Эсвэл одоо нэлээд их мөнгө хөрөмтлөгдсөн бол виза карт руу авч болдог. За эднэрийг өөрсдөө ороод судлаарай. Энд рефералны линк гэж байгаа. Энэ програм гэдэг дээр рефералныхаа линкийг хүмүүст өгөж найзуудаа урьж болно. За тэгэх юм бол зохих хэмжээний хоёр талдаа хоёуланд нь зохих хэмжээний хувь буцаж орж ирдэг. За тэгээд энэ дээдл дээр байгаа энэ хонхон дээр дарангууд одоо ингээд ямар нэгэн том юунууд хямдралууд явагддаг. Жишээлбэл том баярын өмнө тийм бараан дээр одоо тэдэн хувийн кэшбэк буцнаач гэдэг юм. За энэ дээр одоо жишээл 4.2% кэшбэк буцдаг байсан бол ямар нэгэн баярын өмнө ямар нэгэн тодорхой бараан дээр 4.5% ч юм уу дээд зэг дээр нь одоо AliExpress энэ төр гэхэд ингээд маш их өндөр хувийн буцаан олголт хийдэг. За ийм аятайхан эвтэйхэн сайт байна. Энийг ингээд хэрэглээрэй. За жишээлбэл одоо ингээд энэ цагийг авъя гэвэл кэшбэктэйгээ буцааж авъя гэвэл бас ингээд орчиж болдог. Хараа шууд энэ дээр линк нөгөө юу яасан сонгосон линкээ энэ дээр тавиал тэгээ ингээд юу орчдөг энэ рүү. Тэгэнгүүт чинь энэ хараа энэ AliExpress дэлгүүр дээр кэшбэк буцааж авах уу гэдэг дээр ингээд yes гэж юм. Тэгээд ингээд орчихно гэсэн.
За ийм нэг арга байдаг. Ингээд оронгууд чинь нөгөө авах гэж байгаа цаг чинь ингээ гараад ирнэ. За тэгээд яг энэ сайтаараа ингээл дамжаал бараа худалдаж аваад ах юм бол зохиох хувь нь буцаж орж ирээд байх нь шүү дээ. Тэгэхээр энэ маш эвтэйхэн, маш аятайхан сайт. Энийг хэрэглээрээ. За AliExpress надад маш их таалагддаг. Ягаад гэвэл энэ худалдагч нар нь айгүй сайн чанартай гайгүй сайн бараанууд байдаг. Тийм болохоор энийг сайн судалж үзээрэй. Монголд энэ авч болно. Монгол захиалаад нэг 10 хоногийн дотор 14 хоногийн дотор ирж илээ. Монгол руу ойрхон болохоор бараа юуныхаа өөрийнхөө банкныхаа картаар шууд Монгол төгрөгөөр юу хийгээл төлбөр төлөөд тэгээд эндээс бараа худалдаж авч илээ. За ингээд өнөөдрийн энэ сайтны тухай танилцууллаа. За энийг юу байгаа? Application байгаа. Утсан дээрээ татаж суулгаж болно. Энэ AliExpress ч байгаа, энэ Cashback ч байгаа. Тэгэхээр ингээд ийм хямдхан боломжийн ийм бараануудыг эндээс сонгороо гэж хэлэх байна. За энд бол маш их олон Оросд байдаг хүмүүс бол тэр нөгөө билетээ хүртэл кэшбэкээр буцааж авдаг. Энд маш их олон сайтнууд байгаа. Тэгээд энэ дэр хамгийн гол нь өөртөө судлаад ингээд хямд бараануудыг олоход чинь энэ сайт тус болно гэж найдаж байна. За ингээд энэ яасан бол сонирхсан видеон дээр лайк тавиарай. Тэгээд намайг дагаарай. За баярлалаа.